өдрийн мэндийг хүргэе. Намайг Бацаахны алдармаа авдаг. Би 2009 онд Дорнод дэс сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлэр төгссөн. Одоо би Хэлсэн сүмийн 17 дугаар цэцэрлэгт бүдгийн багшаар ажиллаж байна. Би энэ мэргэжлийг залуу насаа өнгөрөөсөн. Ээж маань цэцэрлэгийн багш мэргэжлэр тасралтгүй 20 хэдэн жил ажилласан юм хүн байсан. Тэгээ ээжийнхээ мэргэжлийг өвлж авч энэ мэргэжлийг сонгоно гэсэн мөрөөдөлтөй хөтлөгдөн цэцэрлэгийн багш гэсэн мэргэжлийг сонгож авсан байгаа. Сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн суурийг бат бөх тавхад багш хүний үүрэг байдаг. Сонгох гол шалтгаан бол аав ээж хоёр маань хоёулаа боловсролын салбарт гэрийн багцаар дамжуулан хамтарч ажиллах үйл ажиллагааг бол тасралтгүй зохион байгуулж явуулж байна. Манай цэцэрлэгийн STEM сургуулийн арга зүй хэрэгжүүлэх цэцэрлэг байгаа. Тэгээд STEM сургуулийн арга зүйгээ хүүхдүүдэд бүлэгттэй болохоор гэрийн багцаар дамжуулан эцэгтэйгээр хамтарч ажилладаг. Гэрийн багцаараа хүүхдийн ялгаатай байдлыг харж ялгаатай байдалтай хүүхдүүдтэй мөн өвчтөй чөлөөтэй байгаа хүүхдүүдтэй дасгал даалгавар өгөх. Бид бол хэл ярианы хүүхдүүд маань хэл ярианы чадвар дээр харахсан байдаг. Тэгээ хэл ярианы чадварыг ахиулахын тулд бол ангидаа хэл ярианы төвүүдийг зохицоор нь хийсэн, туслах багштайгаа хамтарч хэл ярианыг болон төвүүдийг зохицоор нь хийсэн. Мөн сургуулийн хөтөлбөр, сургуульд ажиглал тэмдэглэгээ, хувийн хавцыг яаж хөтлөл багшд илүү нөхөн болох уу гэдэг тал дээр залуу багш нартаа бас туршлага болохоор үйл ажиллагааг зохион байгуулж явуулдаг. Тоглонгоо суралцъя гэсэн арга зүгээр сургалт үйл ажиллагаа маань явагддаг. Миний хувьд бол хүүхдүүдтэй нийгэмшиг тал дээр анхааран ажилладаг. Яагаад гэвэл хүүхдүүд маань хүнтэй мэдлэх, хүнийг хүндлэх, ахмад үе хүндлэх, хүнтэй мэдлж сурах, өөрийгөө илэрхийлэх чадвар дээр чадварыг ахиулах зорилгоор би нийгэмшиг тал дээр бол илүү хүүхдүүдтэйгээ ажилладаг. Энэ хичээлийн өөрийнхөө мэргэжил боловсролыг бусдаа түгээн дэлгэрүүлэх, өөрөө бусдаасаа суралцах энэ үйл ажиллагааг бол ажлын байран дээр тогтмол явуулж байгаа. Залуучуудаа суралцах юм бол маш их байна. Би өөрийнхөө үйл ажиллагааг бол тогтмол ажлын байран дээр явуулж байна. Мөн залуучуудаас маш их зүйлийг бол сурч байна.